Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. Заваа амтд минь. Хард бас энэ сувгата кино оруулаагүй жаахан тоосонд нь даруулчлаа. Өршөө жайрлна уу. Манайс ч тэгээд бас ард амьдрал боцлаад нүүрсний улгаан шааж чадахгүй болохоор хүн шиг амьдарч гээл тэмтчиж явна штэ. Хоёр сувгата зэрэг кино оруулж амжихгүй мөө чавс. Гэхдээ нэг гоё мэдээтэй заа юу. Тэрний юу гэхээр манай яадын 2-0 сувг маань дан олон ангид суврал кинонууд орж явахар болсон. Янзын байцаа. Янзын дэвш таарна штэ байсан. Тэгэхээр эхний дээж болгоод дөнгөж гараад удаагүй байгаа Netflix-ийн алдарт Monster сувралын сүүлийн суврал Ed Gein түүхээр бэлэг барьж байна. Хоёр анги нь нэг парт болоод орох болохоор та нар дардаг юм уу маа хүүхэн дараа тавилаараас нь гэлцэл. Окей. Хой. Тий. Чи далж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэг манайстайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манайс нь тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүх спорны талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. Мегасан 144 он. Энэхүү харагдаж буй залууг Эдвард Теодор Гин гэх ба. Тэрний хүмүүс Эдий ч дууддаг. Ээж болон ахын хамт данслагдсан газар фермийн аж ахуй эрхлэн амьдардаг. Манерд нэг гац зуршил байдаг нь эмэгтэй хүний хувцас өмсөж сүү сайлаа авдаг. Аявар хардкор садралмаар санагддсан юм яадын хаалганаас тэлэгэрээ өөрийгөө бонго шувтарч зогсдол ээж нь шааж орж ирээд мо бяцхан садар хэр гэр орон бозрал ахурд нь наатха тайлаа доошо буучир гэж зарлиг болгон эдийг нүцгэл зогсоосноо бузрын хөөн зайлуулна гэнд библ уншаад чи одоо миний левчиг бандрыг өмсөж ямар хацаа хийж байх уу гэхэд эди зүгээр хөвжөлдөж байсан юм ээж гэхэд хүмүн би л чамайг хайрлаж чадна. Бусад бузар эмсээс хол бай. Ялангуяа тэр хэмблээд юу гэж нөгөө юу хотын годгонсон охиноос би чамайг уулзаад яваад байгааг чи мэдсэн шүү. Үнэр авсан шүү. Үр тариага цацах бүхэл тэрэнд хүрэхчгүй шүү чи. Надаас бусад эмэгтэйчүүд ерөөсөө бузар гэж тэрний тархийг ёстой л манай хэдэн улс төрчид шиг угааж одоо өрөөрөгүй яв гэсэн чинь за ээж баярлаа. Гуч гарсан мамис боя маргааш нь эди хүрээ бараадаж найз охин Аделинтайгаа уулзнаа. Аделин одоогийнхор бол нүрээ бодож байхдаа аллаг сонсох дуртай хөчиг жаахан эвгүй заяа. Тухайн үед тийм подкаст энэ ямар байх вштэй. Элдвянзын сонин сэтгүүлээс юм хом үзвэл эдид авчирч ярьж өгдөг. Энэ удаа еврейчүүдийн хориглагаар давуулсан цогцснуудын зургийг үзүүлэнгээ энэ бүхний хийсэн нацист бич гэдэг нэртэй болсон явдлаас сэтгүүлсэн комик сэтгүүлийг харуулна. Сэтгүүл дээр шаргал өст хүүхэн хориглуудыг зарцалж тамлан багтаваа хангадаг. Алхыг наалж заримх нь арсыг хуульж аваад түүгээрээ гэрийн бүрхүүл ойж байгааг харуулсан зургийг хараад эдийн сэрэл мэдрэхгүй насч хамаг биеэр нь харах орхой гүйх шиг болно. Өдөрхөн гэртээ ирээд малын сарвчандаа хэдэн мод цавч зогсдол гэрээсээ чорсон ах нь хурж ирээд би чиний дурлцглаа. Би тэрнтэй гэрлэн гэхэд эдий та тэгж болохгүй. Ээж таныг алдсан байгаа үст. Тэглэж тэр хүүхэн чинь 2 чудаас алсан муу нэртэй байлээ гэхэд гал халуун дурлалдаа шатаж яваа ах нь надад тэрний өнгөрсөн байдлыг байхгүй. Засарсан яаги заяаныхаа энийг мэдэх. Чи чацаа мэдэх вдээ. Ээж чиг нэг торондоо гатсан амт. Тархи авгаалгаал. Би лав ихэж тэр шашин интернет итгэхгүй. Чичгичи ээж өргөлөг шиг амьдрахаа болооч. Юу 37-тай үгэн болох чи энэ үхэндээ гэж хэлэхэд манай ээж цоо ирүүл биш шүү дээ. Чамайг улсмус хачин болгоод байна. Тэрийг нь харахаар уур хүрээд байх. Чи ч бас эндээс явсан дээр шүү. Гэж хэлээд эргээд харахад нь хайртай ээжийг нь муу хэлсэн дург нь хурж анхынхаа дагз руу модоор шааж унгаснаа. Аха би таныг барьцсан да гэж мэгээд инээгээ шатг. Ингэж тоглоно гэж ямар атснаа хөвдөө. Ах нь босч ирэхгүй хариу өгөхгүй толгооноос нь цус олгойдон гарах үед сандарсан эд хомгүй сарвчнаас зүгтааж эргээд харахтаа ах нь босч ирээд яа лага чи гэхдээ намайг арай л амар хуссан уу гайгүй юу гэснэ. За чиний зөв эд сайн хүн гэж хэлээд сарвчны хаалгыг хаана. Орон эд ээжтэйгээ хоол идэж байгаад та ахтай холбоо өрөө гэхэд ээж нь нэг сексист юмтай яваад байгаа сорогтой байлаа. Зайлуул үз.
Чи мэдхүү. Би ч язгах шиг үнэртдэг эцэгтэй чи 2 удаа хон хийж өөрийгөө бозартуулахыг зөвшөөрсөн. Ихнийх дээр нь чөтгөр шиг хүү гарч ирэхээр нь өдөр шөнөгүй гуйж дараагийнх нь охин байгаасаа гэж хүссэн ч гажиг сул дараа эмэгтэй хүний хов зөмсдөг чи төрсөн. Ямар үйл явраараа ингэж би амьдардаг байна. Чорт байсми. Тэгэхээр чи ээжигээ битгий шархлуулаарай заа юу. Ээжээсээ өөр хүүхэнтэй ойртож болохгүй шүү. Зөвхөн би л чамайг хайрлаж чадна гэсэн дээд инээмсэглээд за мами гин. Маргааш нь Эдийг сарвчандаа ирэхэд ах нь өчигдрийн унсан байралтаа хэвдээд хэдийнэ өөр төрлийг олсон байв. Тэгэхээр өчигдөр босч ирээд яриад байсан нь манерийн төсөөл байж таарч байгаа юм л да. Ингээд бушуухан хүрийг зөөж зайдуу аваачин гал тавьснаа ээж дэрийг гүйжрээд ээж яана одоо би гал алдчихлаа бас ахыг олохгүй байна гэтэл за би цагдаа дуудъя чи ахыг ахаа гэд тэрнийг явуулсан. Бодолгүй цагдаа галынхан ирж ахийнхан цогцсыг олоод хэдийн дээш дэвснийг ээжд нь хэлэхэд өчигдөр оройхон л тамийн хүүмүүгээд байсан ээж нь уйлж хайлан ганц амин өрмөн энтэргээс үйд. Тэр үеийн задланч гэж задлан шинжээ чин толгой дээр хаг шаалгасан шархыг гэж харлаггүй галын удаан дугаартад амьсгал нь боогдоод өвчжээ гэсэн дүгнэлт гаргаснаар Эдийг хэнч сэжиглэлгүй өнгөрнө. Гэртээ ирэхэд ээж нь ширээн дээрээ стил уйлаастай сууж байхад нь Эд зүгээр дээж би танд байна штэ. Одоо таныг би харж хандна. Би энэ гэрийн эзэн. Энтэр гэсэн ээж нь хариу байхгүй бүр сийнгүй анж байдаг шүү. Нүүр тулсан яриа хийх гээ дөхөд иртэл байхгүй. Сэтгэлээр унж усан нүдэлсээр байгаад хорваатгаж хөрөх. Ингээд ээжигээ асарч шууны үүрлугаа адил сексисэн доод хүснээс нь сэжиглэлгүй усан дөрвүүлж асарсаар ээжигээ ямар тач хөл дээр нь босгоод ирнэ. Ээж нь өглөө тэрнийг дуудаж Смитих рүү явнаа. Тарай тарж өгсний $10 яг скамтах гэдэг байна. Очиж өрөө нэхнэ гэсээр Смитийн давхад очтол хүм бүхэл нохой хуцаж байна чинээ тоохгүй хоорондоо гал авалцтал хэрэлдэж байснаа. Смит ч ээлэн цэгний чинь хэрүүл мартаж үцгээснэ. Эргэж хараад хэрүүл хийгээд байхаар нь угийн яхир ааштай ээж нь хамаг байдгаар ойрлж угаад хөгшин зүрхэн дийлэлгүй газар дээр хорвогийн мөн хөсийг үзүүлнэ. Ээжийнх нь хөл тэрэнд маш хүн дээр тусч ажил явдлын дараа тэрнийг хавхоосон харанхуй хүй тэнгэр өгтөн авна. Ээжээсээ хойш өдөр хоногийг ажиллаа хийн өөрийгөө завгүй байлгахыг хичээсээр. Эдэж байгаа хоол нь дандаа бэлэн хоол шагастай. Хоолоо авч дуусаад ээжийнхээ эрот хөвцөг өмсөд сайхан сугсруулж байтал ээжийнх нь хааш болооч. Наа чи бараг гал гарлаа. Намайг ичгүүртэй байдалд оруулаад байна. Гүлэг минь. Намайг эргүүлээд гэрт минь авчир. Гэх хоолойг сонссноор оршуулгын газар руу явж ээжийнхээ шардыг угсан боловч битүү цемэнтлээ таydсан байхаар нь ээж би таныг гаргаж татахгүй нэ. Гэж уйлтал. Ээжийнх нь хоолой битгий шалж гэнэ. Миний хажууд оршуулсан авгайг ухаж гаргаад аваад явчих. Гэсний дагуу ч жүгийн үл таних эмэгтэй булшийг ухаад цогцсон гэрлүүг аваачин ээжийнхээ сандал дээр суулгаж нэг л эвгүй баярлангүй харж буйгаар ихний анги дуусдаг. 2 дугаар анги. Манай хүний хийзүүл харах нь бүр их болж сүүлдээ уншиж байсан комик номынхоо еврей хоригдлууд бас нацистуудыг харж эхэлнэ. Ерөөсөө төсөөл бодит болгоод байдаг шизофрентэй болж байгаа хэрэг. Ядаж байтал яр гихчээр танихгүй эмэгтэй хүүрэнд ээжийнхээ хувцсыг өмсүүлчихсэн. Нөгөө хүүрэнд байхгүй. Ээлжирч, ялзарч, маргалийн илэгдэлд ороод эрлэгч тоож шиншил хэрэггүй болцсон байхад нь нөгөөхдөө ээжээ гээл яриастай. Өнгөрсөн хугацаанд манай хүн буушуугч болчихсон цогцснуудын арьсыг комик ном дээр их шиг хуулж аваад оёд шидэн гэрлийн бүр хүүл сандлын бүрээс хийгээд хэдэн урлагийн бүтээлтэй болчихсон байлаа. Гэрмэрэн нохой хороога хайн хашаа цаашаа өдрийн 3-аар лаацтай шошидэ шахат. Энэ юмд сайхан цөөн зэгсрээд өгч хэмсэнд. Тэгснэ ээж миний аяг ханаган бол үгүй миний органик аяг гэж ганцаараа ярьснаа олчлоо. Ирчүүд бид нүдэн дээр байгаа юм харахгүй маантэр гэл. Агад байсан аягаа хүний гавлын гүлчийдэл цэвэрлээд хураад хайцсан яс байдаг үстэ. Пяцтай. Тэгтэл ээж нь гинт урд нь сууж байгаа харагдсанаа. Чи чад ямар арчааг болгаач вэ? Гэр ороо хар. Авах юм алга. Түй. Шорт вэзми. Гэхэд ээди зүгээрээ хөө. Удахгүй гэрээ цэвэрлүүлж хоолоо ийлэх тогооны үнэ олж авна. Тэгэхгүй бол таны заасан замаар шавал би жинхэнэ удаараа замдшуулсан замдан мөөмий болж өглөө ээж. Энэгээр тэнийг авчрахаа би өөрөө мэдчихэ. Би Аделинд бунд шаасаа тэглээгээ тань тайрг болохгүй. Гэт гэрээсээ гараад май зөхөнтэйгөө галбирын галтаргааны газар тэрнэ. Аделин чи вич гэж мэдхүү. Тэр гинтэргийн газрын гэрэл зурагч юм байхгүй юу? Би тэгж байгаад нэг гойж хэргийн газар хамт очиж үзье гэж бодож байгаа. Би хүн амны гинтэргийн зураг дардах хүн болно. Гоо сайхан талаас нь даръя гэж бодож байгаа. Гişанд. Панчана. Бас нэг гаж сонирхолтой хүүх. Дуугаа ингэж олох гэж байдаг. Найз хүүхэн налан хятаа сонирхоод оргоор нь хармаар байна гэхэд ээди
Өөрийнх нь үзүүлж байсан сэтгүүл дээрх нацист эмэгчин шиг хүний гавлын ясан үнсний сав хийсэн үзүүлмээр байд. Манай гэрт байгаа гэхэд Аделинч дотроо энэ одоо ямар ацаараа гавлын ясаар үнсний сав хийхэд намайг бач хотлоо үлээж гэртээ аваач бавах гээл байгаа юм байна л та гэж инээд алдан дуртай нарахгүй гэрлүүн хамт явна. Гэрийнх нь гадаа ирэхэд эдийг хинж байхгүй байхад мэдрэл юм шиг гараараа далж мэдлээд байхаар нь тэнд хэн байгаа гэтэл манай ээж л гэж байна. Хүүхэнч ээж ч өгчээг юм уу гэвэл тэр дээд давхартай байж үдээ бууж ирдэг юм аа л гэх болно. Гэрт нь орлоо. Пүү. Хогийн бүнкер. Яг бөбөөш гэл амьдарч байгаа юм байна. Эмэгтэй хүний гар хүрэх хэрэгтэйгээд ганцныг хогийн цэвэрлж байхад Эди тэрнийг ээжтэйгээ танилцуулъя гэсээр дээд давхар руу гарна. Дэшээ гарах үед чацаг хажууд нь ариухан гэмээр эвгүй үнэр сэнг хийж сандал дээрх дэвсгэрнэ хүний хөхний төвч арьсны хэсэг шиг байхаар нь энэ юу вэ гэсэн мемний төвч гэж шодоохон хэлж байна. Аделинч тоглож байгаа байлгүй дээ. Гахаа мөөмл үз гэж бодоод өнгөрнө. Ээж хөнөрөнд ороод сайн байна уу хадам ээжээ би танаа шинэ бэр байна гэсэн чинь Син. Таны бие гайгүй юу гэсэн чинь дахиад Син. Эди ч уурлаж ээж та чи яаж байгаа юм бэ? Америкэн банд нэг мэдчихэд яах вэ гэж уурлахад энэ бүхэн Аделинд нэг л эвгүй санагдаж гэрээсэн цогтаах шахам гараад хоёул ахиж уулзахгүй байсан дээр гэд яваад байгаа. Эди тэрнийг явсны дараа төсөөлийн ээжтэйгээ муудалцаж би тэнд хайртай та хамаг юм сүрүүлээ үхэж талд орж өгдөгөө хөгш авгаа гэж хэлээд буугаа аваад ганц юм өнтөрхөөр Мэри гэх эмэгтэй лаунжид ирнэ. Мэри сайн уу Эдга Назарет ч яач вэ? Бас хаягчаа юу? Анаа Чикаго Саксара нэртэй явлаа штэ. Хүүхэн олчихов. Гэхэд Эдич хэрэггүй байна. Ингээд таач нэр герман гэлөө. Манай ээж бас герман штэ. Таны бие чи ээж ихтэй их төстэй юм байна. Гэхэд Мэри эмэгтэй үнтэй ингэж ярьж болдгоо маа хөлдөө төмсөн минь. Уух юм а бушуу гутар эсвэл өөр газар руу яв. Их чигээ юу гсэн гэж уурлахад Эд би 0 өрчөдрий гэд буцаад 0-оос гарч иртэл төсөөлийн комик номын нацистууд лаунжинд найрлаж нөгөө мотивац авдаг харгас авгаа чим баян хуур тоглоол дуулаа. Тэрийг харсан Эд та миний инфлюенсер шүү гэснээр Мэригийн дуухан дундун сумзоогод цогцын гэрлүүгээ аваад явна. Үзэгдэл 1959 он руу шилжиж Эдийн бүх хэрэг олон нийтэд ил болсон ба тэрний амьдралаар кино хийхээр болж тэрний амьдарч байсан байшинг тэр чигт нь копи паст хийгээд эдэл чиргэлж байсан зүйлсийг нь дуурайлган хийснийг харсан гол дүрийн залуу бүр ауранд нь орж Эдгинийг хэрхэн гаж зүйлсээ хийж бүгэн төсөөлж бариад амар дүртэй орно. Тэгээд цаашлаад авдартай зүйл үзүүлэхэд жүжигчин залуу шоконд орж балмагдан "Ста одоо юу вэ?" гэсэн найруулагч нь Эдийг хадгалсан 9 эмэгтэй хүний пүүс шээс. За энийг үл харуулахгүй. Айгуул YouTube-ээс бан аваад ганц цодог руу ажигчнаа. Лаа. Та нар өөрсдөө үзмээр байвал үзээрэй заяа. 2 дахь ангийн 38 дахь минутанд харагдана. За. Энэ бүхэн манай жүжигчин залууд хүн дээр тусч бараг драма үүссэн найруулагчтай та ийм кино хийж олон төргөж болохгүй гэхэд найруулагч бэмэджээ. Хүмүүс дандаа сайн зүйл харуулад байвал хий хоосон зүйл хүсэж мөрөөдөн амьдэрсаар байх болно. Эдийн хувьд маш нууцлаг нэг нийгмээс тусгаарлагдан хүмүүсээс өөр гэсэн ойлголт төрснөөр Бэлгийн үйл ажиллагаанд сааталд орж олон өвчний эхлэл болсны нэг нь шизофрен. Би чамайг зүгээр ч нэг сонгоогүй. Чиний Бэлгийн чиг хандлага өөр. Бас чи хий зүйл хардаг асуудалтай үст. Тэрнтэй яг адилхан гэж тархийн көлчит лугаанда удалгүй киноч нээлттэй хийн үзэгчд ухаан алдах нь алдаж уйлж унжих нь унжиж пиццага цацхан цасаж ёстой нэг тухайн үедээ нийгмээр шахуу шоконд орж байгаа юм. Тэгсэн найруулагч нь энэ ёрын киноноосоо бараг таашаал аваад байгаа юм уу яагаад вэ? Хүмүүсийн эвгүрхэж байгааг нууцаар харцгаа энийгээд гарч явж байгаагаар 2 дугаар анги дуусна. 3 дугаар анги. Эдийн өнгөрснийг харуулж байгаагаар эхэлнэ. Шалан дээр 0 орж ийн гэж зүудэлсээр өмдөндөө шээсээ савируулан ээжт нь хөгдөж буй архины амрал бүхий итгэхэд бол Эдийн аав Жорж гин. Чи одоо ямар нүрээр энд ирэх үү? Өвгөнтэй хөндөдөө хэвдэж байхгүй яасан? Гинт бид нарыг санаадахсан уу? Тэр царайг нь хараад гураа худ гимшээ шагаад би чамайг бээгүү мэдэн штэ хамаяа. Чи зүгээр шал заваруулсан даа л гимшүүл дээдийн заяа. Яг одоо харилж үз. Амьдрал дээр бай бай блок гэж фристайл явтал авгаач. Энэ миний гэр орон шүү хүүхэнгүй. Би гэртээ ирж болохгүй юу? Гэхэд энэ байшин савыг худалдаж авах чи сохор доглон хэлгүй дүлий зоос ч хялайлгаагүй. Явж тэр сарвчандаа унт. Наад өнөр танар чи бактериологийн зэвсэг юм хаашаа. Аллаа гэсэнд ууралсан аав нь их нэртэй 5 салаа боов өгснөө араас нь яана хайра гэт хэлж амжаагүй байтал их чин баруун гарын хориотой цохилж шанаа руу чиглэн орж ирдэг юм байгаа үсттэй.
Ах хүү шал арчиж мөлгсөөр амьтай голтой дээрээ зүгтаад бурхан минь арх ууцсан дээрээ тарсан бол нүдэнд хоёр болж харагдаад өмхөлцөг дэлб үсрэх байж гэсээр зогтон алгуулна. Аавгаг явсны дараа ээж нь Эдид миний үрээ эмэгтэй хүн төрч болохгүй шүү. Хүнд ачаа битгий үүрүүл заваагаараа энтергээд аваа. Ухаантай юм ярьлаа да гэд яг алга таших гэж байтал гэхдээ ээж нь чиний хос хушхыг авах хэрэгтэй гэж шатдаг. Нэ ажмаач харин жинхэнэ хардкор уу юу? Манерийн шизофрен ер нь маамаагаас өв залгамжлагдаад ирдсэн байна гэж байх. За үзэгдэл буцаад одоо өрөө шилжнэ. Эди ээжийнхээ хувцсыг өмсөд баарн духан дундуур нь цоо буудаж алдаг Мэригийн нүрний арсыг хуулж аваад маск хийгээд өмссөн шинэ хувцс авсан хүүхэн шиг л баярлан бүжиж байхад нь хаалгануудын хоёр шириф ирсэн байв. Манерч хурдхан хувцс унраа солиод солиоч гэжтэй гадуур нь хальт юм нөмөрсөн болоод хаалгаа нээхэд цагдаа нар сайн байна уу? Өчигдөр хаагур ямар ацаа хийсэн бэ? Мэрийг таних уу? Тэдний баарны гадаа энэгэн чинийх дэжил машин харсан байна л да. Гэхэд би өчигдөр гэртээ байсан. Манай машин өчигдөр баяжаад асаачгүй. Хөдлөөчгүй. Би угаасаа хөгшөө хоньны насгүй улсын ихийг хараад юун гарах манд тайл байна. Гэхдээ Мэри яасан. Тэр зүгээр. Гэхэд цагдаа нар байхгүй. Ажлын байран дээр буудуулж алуулсан. Алуурчин цогцыг авч явсан байна. Гэхэд ямар балаа юм бэ? Би гараагүй. Ээжигээс хэрэгэдэг. Манай ээж нотлно. Гэхэд цагдаа нарч тэг шаардлагагүй гэд яваад өгнө. Кэнчтас сэжиглээ судлаад ээж нь нас барсан энэ мэдчихдэг юм уу? Дээр үеийн цагдаа нар бас л таг байсан байгаа юм шүү аа. Ингээд уснаас хитэнтэй хуурай молторсон Эди итүгний бэршки Джейсийн кофе уугаа цууж байтал Аделийн гаднаас машиныг чинь хараад ороод ирлээ гэсээр тэрэн дээр ирнэ. Өчигдрийн явдалд уучлаарай хонгороо. Би харин хадам ээжээс айх травматай. Ядж яхад хадам ээж надад огтог солихгүй байсан шүү дээ. Дээр нь би баг зэрэг айсан гэхэд ээд тэрнийг харсандаа баярлаж зүгээр хайртай. Би ээж сайн хэлсэн. Тэр дараа чамтай хамгийн хөөрхөн дээрээ харьцна гэж байлаа. Гэхэд охин баярлаа. Хүүе нэр энийг хар гэд сонингийн тасарханаас хайжилж авсан эмэгтэй эрэгтэй хүний зургийг үзүүлээд энэ хоёр нэг хүн штэ гэсэн. Ээж гайхаад энэ залуу эмэгтэй хүний хувцас өмссөн байж тээ гэсэн чи Аделин. Үгүй наадах их чинь трансгендер гэдэг юм аа. Боожгоогоо авахулаад мөмөнтер хэлгээд эмэгтэй болцсон байхгүй юу. Гэхэд маань Эдийн нүдамн гэрэлтэй энэ эмсэглэл тодруулаад дотор хүнийг нэг ижигд бололтой бүр байжаад чи шүү. Тэгснэ нэг зүйл санан хоёулаа баас ахын төрсөдөр орхолцсон. Би чамайг гайхшруулнаа гэсээр ганцнаас гарч чадна. Тавдахаараа болцооноос өмнө Эди оршуулгын газар шарлуудын нэрс уншиж явсаар нэгэн эмэгтэй булшиг авдраа уудалж угаатай лухаж хуруугарыг нь молчаан бүгжиг нь авснаа тэр нь таалагдана та гэсээр болцоороо явнаас тач. Дэвтэ бүгж өгч байгаа юм бахтай. Бас мэдрэл муутам шиг мөртлөө бас романтика гайгүй зэрэглэлийн ганцанд аваад орцсон. Анх удаа хамтаар суугаад бөөм баяр. Гэхдээ энэ зүгээр болцооны трейлерын заяа. Жохон уулгаж халааж байснаа оршуулгын газар дагуулж ирээл баахан булшин дунд адиал энтер дэвссэн. Тэгснэ нөгөө дэвтээ бүгжөө гаргаж ирэн Аделинд гэрлэх санал тавих бөгөөд нэг өхөн ч угаасаа гад сонирхолтой болохоор оршуулгын газар ирээл гэрлэх санал тавьж байхад нь баярлаа. Тгий би авгаачин болъё гэснээ үнсэлцэж өнгөлцөж Аделин ч та ороонд орсон бухлууга адил дээр нь гараал өмдөг нь шув татах гэж үзэж тарна. Гэхдээ байна. Энэ хүүхэн биш. Би бүр шок шал. Гарах хөшөн оршуулгын газар гэрлэх санал тавиад хүний булшин дээр загаснаа дуулахдаа тэгээд зүгээр үү те. Эдийг бас төмс гэж бодсон чи энэ хүүхч бүр гаалцсан юм байна. Бурхан минь гэж. За тэгээд яг бава шава эхлэхийн даваан дээр ээжийнхээ булшиг харан хоолойн жихэнд нь сонсогдох шиг болов. Тайм аут. Би чам руу хүүхдүүдээ засч чадахгүй. Би эцэг болохоос айж ийн гэж. Аделин ч уурдаж бохомдлгүй ойлгож байна. Хэмээн энэхүү асуудлыг шийдэхин тулд Аделин тэрнийг өмнө нь хүүхдийг нь хардаг байсан айлдаа хүүхэд асрагчаар ажилд оруулахаар болсон. Хүүхэд асрагч нь осолд ороод хөлөө гэмтэжсэн болохоор Аделинийг хараад өгч гуйсан ч цагийн ажилд орж гисэн чадахгүй. Харин манай хүн амар харан дээр нь мангар хямдхан шүү гэж шахсаар зөвшөөрүүлж чаддаг. Хүүхдүүд нь тэгтэл мань Эдийг шаал модон уйтгар тама. Манай өмнөх асрагч бол галзуу хүүхэн байдаг штэ. Үнэн алиа гэхэд тэгвэл тэр чинь элб үзүүлж чадах юм уу? Би бүр та нарт амар элб үзүүлэх үгээд гэрлэгөө хүүхдүүдийг авч явнаа. Гэртээрэд хүүхдүүдийн урд хүний гавлаар хийсэн аяганд хүний хурууны яс хийж нуугаад алинд нь байгаа вэ гэж утгагүй зүйл таалгаснаа яс биш тасалсан хуруу гаргаад ирдэг үстэй. Хүүхдүүд бүр шок. Тэгснэ хот энэ жинхэнэ биш гэж хүүг хэлэхэд үгүй ээ жинхэнэ. Нэг эмэгтэй халааснаас авнагч харна би авцсан юм
гişаадыг. Би бүр толгоогоо тасалж чадна гэснээ ялзраад өгөршөөд будаа болчихсон эмэгтэй толгой барьж гарч ирнэ. Хүүхдүүд ч анхнаасаа л худ гэд бодсон учраас нэг тоолгүй таг илб байна. Гэтэл манай төмс самцсан дотроо Мэригийн арьсаар хийсэн бага өмсчихсэн хүүхдүүдэд би хэлээ үстэ толгоогоо тасалж чаднаа гэж орилоход бөөн үйлэм аль болно. Ямар гоё байхавт. Айж орлоо сэтгэлд нь драма суулгалаа нэг юмч. Муцаад гэрт нь иртлээ. Ээж аав нь хүүхдүүдийг дураараа авч явлаа гэд бөөн уур. Хүүхдүүч ээж тэр хачин масктай байсан бас толгоогоо тасалсан гэд амар зүйл ярьснаар эхний өдрөө шууд ажлаасаа алгаднаа. Орооноос нь ажлаа булаалагчлаа гэж бодон осолд орж хөлөө гэмтээсэн асрагчийг дагаж тэрэнд өссөн. Өөрийг нь дагаад байгааг анзаарсан эмэгтэй маргааш дэлгүүр ороод гарч ирэхдээ тэрнийг анзаарч чи намайг өчигдөр орооноос хойш даглаа. Яагаад гэтэл Жиминий ажлыг булаасан гэсэн дэмэгтэй юу гэнэ би чинь зүгээр л нэг хүүхэд асрагч байна эргүй юм ааши гэсээр яваад. Ороо эмэгтэй хөлн гэмтсэн ч хүүхдүүдээ харахаар айлдаа ирлээ. Хүүхдүүд ч хайртай асрагчаа хараад бөөн баяр. Ээж аав нь тэднийг үлдээгээд метрополис орохоор явсан хойгоор ямар нэгэн зүйл нүдэх чимээ гарна. Хүүхдүүд эхэлж сонхон дээр очиж харснаа яана толгоогоо тасалдаг хүн гэж ойрлон. Асрагч сонхон дээр ирээд шалгатал гадаа хинч байсангүй. Удалгүй хүүхдүүдийг оронд нь оруулж унтуулад өөрөө радиогоор болсон явдал сонсоод сууж байсан ахин чимээ гарна. Чимээ гарсан газрыг шалгахаар доош буутал ээд тэрнийг хараасан зохиж унгаад аваад явна. Тэгснэ маргааш нь Аделин дээр очиод би хүүхэд харж чадах юм байна уу? Гоё юм байна. Гоё илв үзүүлээл харчих юм байна уу? Одоо хоёулаа суух уу? Гэхэд Аделин бөөн баяр хувцас баглаад тэрнтэй явхаар гэртээ ороод энэ талаараа ээжтэй хэлтэл бөөн хэрүүл уруул. Аделины ээж тэр залуучин гажиг ёёто ээж нь бүр бүтэхгүй гол усаараа нэг тэрний ээжд нь дургүй байсан. Аав нь хувхай архичин гэж хэрэлдэхийг гадаа сонсож суулсан ээдийч дургүй нь хурч явах гэтэл араас нь хайртай залуутайгаа гэрлэхээр шийдсэн Аделин чемдантай хувцас барьсаар гарч ирж гараас нь хөдлөн гүйж гэрээсээ чойрно. Охин жирэнгүүтэй айл гэр цэвэрлэж гэрийн эзэгтэй ажилдаа ороход гэрт нь гэрэлгийг шиг болсон ээд бууга аваад нөхөр чинь туулаа харсан. Өнөө ороо туулаагаар орон зүг барина гэж худлаа хэлээд зарвчанд нуусан асрагч эмэгтэй дээр ирнэ. Эмэгтэй дээр ирээд чи өгсөндөө хүлээд авах уу? Үйлх ёстой хүн би байхад хүний ажил булааж хаад би тэр мөнгөөр хөрмөө хийн гэж бодож байсан юм. Одоо ингээд өнгөрлөө гэснээ хүүр тэрч орж ирэн урд нь суулгаад зандансан гараар нь бариулж асрагч эмэгтэйг алхаар зохиж алах гэж байгаагаар 3 дугаар анги маань дуусч байгаа юм. Хөрхи янзах шиг сайхан шаргал үст асрагч эмэгтэй гэдээ хөнөөгд биеийг шохоогоор шохоодож араас нь маарлаар бүрээд яг дуусч байхад Аделин ээжийнхэн өрөөнд ороод амьд хүн биш хүний хатаж муудсан цогц байхыг хараад орилж чарлан гэрээс ухтаанда. Аделины орилохыг сонссон ээд хараа яваа гэд гүгээд гартал цаадханч тавхаага гялцтал дэгцэр гэртээ ирэхэд ээж нэзгүй хамаг хаалгуудэ түгдсэн ч ээд зойрын хаалгаар нь гэрт орж ирж байгаа юм шиг л саадгүй ороод охины өрөөний урд ирээд орон дээр байх ногоон дотор хувцсыг хараад зог тусна. Тэрнийг харсан Аделин би чамайг миний дотор хувцсуудыг салтаадаг байсныг мэднэ. Энэ янзын төрсийг левжиг байгааз чам зориулж авсан. Тэгэхээр хоёулаа шудраг бай. Гэхэд гарах гарцгүй болсон ээди тэрэнд гэрт байгаа цогц нь ээжийнхэн цогц биш. Ээжийнх нь хажууд оршуулсан байсан танихгүй эмэгтэй цогц. Би тэрнийг ээж гэж дууддаг. Энэ бүгдийг ээж надаар хийлгсэн гэсэн яриаг нь сонсоод зүгтааж айж янз бүр болох юм болов гэсэн харин Аделины нүд нь нөхөр дээр нь батг гарсныг хараад шахахаар баярлж байгаа хүүхэн шиг гэлзэж ирээл тэгээд тэр эмэгтэй биэнд хүрэх ямар байсан бэ? Би виш шиг зурагчин болмоор байна. Ер нь хүн өгчл байдаг үстэй. Тэр чинь юунд нь гайхдаг байна. Санаа зовох хэрэггүй дээ. Маж шаал тоохгүй гэснээр өөрийг нь ойлгох гаж хүүхэн гарч ирэх нь тэрдээ. Гэхдээ тэр хоёр хэсэг тус тустай байхаар болов. Маргааш ээд шохоо авахар барилгын дэлгүүр рүү шагаал ортол эзэн авгааг уйлж байхыг хараад яг үнэндээ уйлж байгаа нь биш. Харин өмссөн дотор хувцс нь гоё харагдаад нүдээд салгаж чадахгүй байсан тул ахаад жаахан ширтгэхээр сэтгэл нь тавгүй байгааг далиндуулан тэрэнд санаа тавьж байгаа юм шиг болж хоолнтой гадуур гарч сэтгэлээ сэргээ хэмээн орхиндоо оруулна. Авгаач чиний мөнгө шохоо авахд ч хүрэхгүй байсан юм байж яаж намайг хоолнд оруулах юм? Эгчийнх нь хэрэгцээ өндөр штэ гэхэд ээд зүгээрээ эмийн сангийн балжид авгаа над дөртөө гэснээр хамт хоол идэхэр болно. Ингээд эмэгтэй баярлал сэтгэл нь хөдөлсөн болохоор ээдид өөрийн амьдралаа ярина. Нэг том болсон хүүтэй
Цагдаагийн орлогч дарга нөхөр нь нас барсны дараа тэрээр дэлгүүрт нь орж ирсэн эхнэртэй залууд ухаангүй дурлсан байгаа юм. Нөгөө нэг хар юмч дурлалдаа шатаж эхнэрээ орхиод өөртөө хамт амьдрахаар ирсэн ч салалт гэдэг нь тухайн үед зүүдэнд ч оромгүй жигшим зүйл байсан болохоор эхнэр намаа хорлож хүмүүс тэрнийг хөгшин садар эмээр нь дуудцгаан элдэв янзын ховж ивэ тосгонодыг тарж эхлэхэд дурлалт залхам тэслэгүй тэрнийг орхисон тул манай эгч сэтгэл хөдлөлд орж өдөр бүрийг уйлж өмжиж өнгөрөх болсон талаараа ярихад саянаас хойш мөмрүүн Эдийг хараад байгааг анзаараад авгаагүй айлгүтэн хүшээ хаашаа хараад байна гэтэлээд гоё левчиг байна штэ. Би хөмсч үсэж болох уу гэсэн дэмэгтэй чи гринжлэлгүй тэг чи сахилахгүй юм а. Яг экс шиг минь намайг өдөөч байна гэд мөмчгөө тэрэнд тайлж өгнө. Эд ч мөрнөөс дэмжигчийг намангуудаа үнэрлэж гарна уу. Ингээд манай хоёр хоолны газраас гарч галбрийн галтыргааны газар орж гулгаж байхдаа ундаа авахар очтол Кас ч нөгөө урам зориг авдаг нацист хүүхэн болж харагдсанаа. Тэрүүгээр буйтан хийгээч гоё болно доо гэж шивнэх болно. Галтыргааны газраас гарч хадагтаан гэрт ирээд хамт дар сууж байсан жимаа халаад хамаг уус юм доошоор болтой. Өксөө салтаанд нааж айлгүй тайл мөм гаргахад эд анга харсан чонлугааг өлөрч ваа үнэхээр сайхан юм аа гэд амалдчихна. Тэрийг нь хуушур шиг мөмтэй болсон ихч маань өөрийн гоё гэдэг гэж ойлгоол тачаад. Эдиж самцаа тайлхад эмэгтэй левчгийг өмссөн байхыг хараад хуушур мемтэгч чи модэггүй хүү. Хэрэв намайг сайн бамбирдвал би чамд дотоочоо өмсөхийг зөвшөөрнө шүү гэснээр манай хүн туршлагатай анагийн гарт өөрийгөө тушаалаа. Бава шаваш дуусч эди левчиг бандгаа өмсөө сууж байсан ихч чи над дээр ирж амдэр гэхэд эди би чадахгүй би наа зөвхөнтэй гэтэл ихч бити гуцаад байл да чи зөвхөн минийх гэснээр манер гэртээ очиод төсөөлийн ээждээ би явлаа эрхэн болсон манайд ирсэн эмэгтэй биш өөр хүн гэсэнд ээж нь би чамайг хиний дээр оцгосныг мэднэ энэ хотын алдарт би чикото нийллэгт орсон байхаа чи тэр чамайг бузралсан утгагүй бомноос чинь нус гарна да гэж харааснаар ээжийнхээ үгэнд давтаж маргааш нь буугаа үрээд эмэгтэй дэлгүүрт ирнэ. Асуулах гэж байгаач мэдэхгүй хөөрхөн эмэгтэй бөөн баяр тэрэнд хоол, вино, дотор хувцас зориулж бэлдсэн байсан ч эди чи намайг бузралсан байна. Над өвчөөгсөн залтай хүүхэн гэж хэлэхэд гомдсон эмэгтэй уурлан мөн нусан чавх яг одоо манайхаас зайл гэхэд эд дэлгүүрт нь байх буунаас худалдаж авмаар байна. Би одоо чиний амраг биш үйлчлүүлэгч чинь гэж хэлээд зарж байгаа буунд нь сумаа хийж сэнэглээд хуушур мемтэй ихчийг буудаж хөнөөгд мөнгө болон цогцыг нь аваад явна. Орон эдийн сарвчанд төөрсөн хоёр анч ирээд харах эсгүй зүйл харж эдийн цахилгаан хөрөөг нэг сайн ирэлж өгөөд тайлгаад өгнө. Нөгөө хоёроо мал гаргаж бөмөд дүүжлээд мөчилж толгойг нь таслаа дундуур нь хуваацсан байхыг Аделийн хараад огт ажууга шинж байхгүй харин ч баярлаж догдолсон шинжтэй зургийн дарснаа одоо хоёлаа өөр юу хийх үуч гэж ах шиг явц. Юу ч хийхгүй хөө. Гэд Аделиний гэрт нүргэж өгчхөд дэлгүүрийн авгаа нүүрний арсыг мөмтөнд хуулж аваад өмсөж чармаа шалтан бүжгэлж байгаагаар 4-р анги маань дуустдаг. За манай эд Аделин хоёр эцэст нэг юм оршуулгын газар биш гэрийнхээ секс саундер тухтай нараггүй бөмбөрнүүдх нь гэтэл аль байж та? What the fuck? Эд биш байдаг яасан өөй. Мо бяцхан садар муужгаа. Гэнэ онгор зэрэлчаа дайхтар. Ийм л байсан бол өгснээ хийж эдийн гэрлэх санал зөвшөөрдөг байна та. Нөгөө залуунч чи үнэхээр сайн ноцолдох юм аа. Хаана ингэж сурсан юм бэ гэхэд Адил би ч сэтгэл зүрх царай зүсэрэж хотын охин. Би тамхи татна үнэ уун завхаар нь. Энэ хот надад хэтэрхий багтан чам шиг орнуудгийг хүч ойлгохгүй л дээ. Би бусдаас онцгой би гэр цэвэрлэж хүүхэд харах гэж төрөөгүй. Гээд адтай жалуудын ялагчгүй ялгуун шиг юм ярихт нь залуу өөр хүмүүстэй явуулдахад л энэ хот чамд багдаад байгаа үз. Хүмүүс чамайг эдтэй явуулдаад байгаа гэж жигж хийж л байлээ. Чи намайг уураад байгаа юм уу? Гэтэл охин үгүй би чамайг хуураагүй. Гэхдээ хуурсан чи яа тий? Чи миний найз залуу малуу биш зүгээр нэг body count байж ганц ойртуулсан юу гэж бодов? Эд бол миний сайн найз, эрэгтэй эмэгтэй сайн найз гэж байдیں۔ Энэ бол хотын соёл. Би угаасаа хот явах гэж байгаа. Тэнд ажлын ярилцлаганд орно гэж хэлээд тэндээсээ гараад эд дээр ирнэ. Тэгсэн эд бүр нохойш тоож шинжилгээгүй хоол соёлтой нараггүй гавлын ясаар хийсэн аягандаа хийсэн лайв цууснаа. Намайг ойлгох үнтэй байх сайхан юм аа. Хоёулаа суух нүний юм чи одоо хүүхдээ. Гэт Аделин руу жижирхэд охин хүй нөө. Эди би бэлэн биш байна. Би чи баг онгон хүн. Чи намайг гэрлэх хүртлээ өөрийнхөө биеийг хадгалж байгаа гээл бодчих. Тэглэж би одоо хэрхий яаж сайн гэрээ эзэгтэй болох вэ гэдэг сургалтанд суух хэвээр. Гэт бултаад гарна да. За энэ сургалтаа Аделин унгаас мангар дургүй. Ээж нь хүчээр сайн эзэгтэй болоод хажуудгаа өөртөө тогтоо гэсэнд охин чадахгүй би ямар зарц юм уу?
Би угаасаа эндээс чинь зайлна гэхэд ээж нь зайл гэсэн юм байлээ хөрх. Адилын ч надад одоохондоо мөнгө алга. Танай төр толгой орогчий гэсэнд ээж нь тэгвэл миний үгээр байх гээд дуртай дургүй явж байгаа нь энэ юм байна. Тэнд баахан гэрээ авгаанаар хоол хийж идэ сайхан гоёыг нь магтаж лавж хоолойрын ховжиг базнаа. Энэ сургалтыг явуулж байгаа Адамс гих хадагтай одоо хэдүүлээ лаа хийц сурнаа. Гээл тосонд нь лааны голоо дүрэл аваал байж байхад гинтэл Адилын "Вау, гоё юм аа. Өшөө урт бүдүүн болгож болох уу? Миний суур тим мэтэр" гээл. Яриг гоё 2 дугаар сүг рүү оруулахад их чинь "Гү чи яасан даварсан харж чацаг бай. Анхнаасаа л энэ бүхэд дургүй байсан. Одоо битгий янз үзээд байгаараа ой." Гэхэд Адилын харин ч бүх тэнэглийг чи ойлгох гэж хичээлээ. Үнэ минь хүчирхийлэгч хүүтэй худалч байж осны өмнө шилдэг гэрээ эзэгтэй шиг жүжээ шаагаад гэсэнд их ч зайл миний гэрээс чи танд очнаа гэж хашгиртал. Ахаа тэгнь. Тэнд очиод хүүгийн чин гэр орныг янзалж өгнө. Бас би чиний оршуулган дээр чи инех болно гэд гараад явна. Удалгүй хөрхийг тэнгэртээ дэвшиж ажил явдал дээр Адилын час улаан өнгийн хувцас өмс чсэн инээгээ сууж байдаг шүү. Хар хиламтай ярын хүүхэн байжээ. Өөр жижиг шарах юм бол өгж удсан чи ёо. За тэгээд тэндээсээ гараад эдтэй уулзаж баахан хоол авч өгөөл тэрэнд Нью-Йорк руу явах гэж байгаагаа хэлэндэ. Тэнд ажилд орно, вижитэй хамт ажиллана. Чи хаяа надтай уулзахаар ирж болно. Эсвэл тэнд арьс мах боловсруулах үйлдвэрт ажил яг чиний хобби сонирхол гэхэд эд ч явах шин жалгуу. Тэгээд тэрэнд хүүсээ солиулаад од болсон Кристиний зургийг үзүүлж чиш тэнд очиод од болж болно штэ гэсэн дээд тэрний зургуудыг харж бүлдгээ цааш нь нууж муугаал тайган болохыг л хүсэж байгаа юм шиг байгаа юм. Ингээ тэндээсээ гарч Адилины гэрт нь хөргөж өгөх байсан ч эд би чамаа гэрлүүгээ авч явна. Чи хот руу зүгтаанч гэж байхгүй шүү. Би чамаа гэрлүүгээ авч яваад хүүхэд хийн гэсэн Адилын алуулчих үедээ гэж айхасаа илүү хүүхэд гэсэн үгнээс айж чи намайг секс дээр хитрхи их шахаад байна. Би чинь ялахаар ааштай. Би заавал эргэж ирнэ. Харин чи намайг байхгүй өөрийгөө аргалж бай гэд оршуулгын газар руу явж энэ шинээрээ байгаа гэснээ Адамс гэд нөгөө авгаан цогцыг зааж ухалцаж өгөөд намайг ирэлхэнтэй надтайгаа загас надуулаад байж гинтэ. Бүүцэт. Нэг дугуйны өрөөс нь тэрэг гэдэг бүр энэ яг тохирч байдаг үг байна энэ хоёр эргүүд. Маргааш нь Адилын үеэлдээ би хэрэгж ирэхгүй чи намайг сүүлийн удаа харж байна гэхэд үеэл нь эд яах юм гэсэн. Эд чинь найзаахан олж өгсөн. Гэд явахдаа нэрэ чи минь над дээр ирнэ гэж бодоод хэрэггүй шүү. Чи хотод нийцэхгүй гэд яваад өгнө. Баахан том шааж ирсэн ч байхгүй. Байсан мөнгөөрөө дөнгөвлийн хүйдэнд халаалт устулан байхгүй өрөөнд ороод тэсгэл алдарч доош бууж эзэн авгаад эхээ би яг хөлтөө төгчвөл танаа өрөөнд шүглээд лайв болж мэдэн шүү гэхэд ихч чи ята юу хуцаад байгаа. Эн чин том хот халаалтай өрөөнд ормор байгаа ус мөнгө өг эсвэл гараад би үнэлж мөнгө олж ир гэсэн хатуу үг хэлнэ. Харин энэ хооронд эд Адамсын цогцыг хирээнд тавиад тэрнтэй яриа өдөж хөгжим хөрдөл тоглож яг л амьд хүнтэй ярьж байгаа юм шиг худлаа үнэн наан оршилж явж байгаа л алгуурхан ойртож бандгийн тайлал мордоодхондоо. За тэгээд энэ хэсэгт нөгөө хүүртэйгээ үүлэн борооны ажил хийх тул та нар зүгээр төсөөлчих заяа. Үзүүлчил бас яг ганц удаг шаана. Харлаа зүгээр. Сүү сайлаа өргөчсөн эдид үнэхээр гоё байсан бол тоо энэ далдаал царай зүсэн шингэрээстэй. Маргааш Адилын өөрийн биширдэг гэмтэргийн газрын зураг тавьдаг алдар зурагч Вишитэй уулзж таны туслах болъё гэхэд чи ч одоо яас их захиа занаа бичдэг хүүхэд вэ? Чам шиг юмнууд угаасаа чадахчгүй. Өмнө нь миний туслах байсан охин бойлчод хамаг бүтээлийг минь будаа болгосон. Гэтэл охин дүүн тийхгүй би цогц хүүр мөрөнд маш дуртай няцарсан толгой гоё штэ. Би тань тарсан зураг үзүүлье. Гэд эдийн алаад янзалсан цогцсны зургийг үзүүлэхэд Вижи пицта ямар новшин вэ? Эдгээр чин дандаа үхрийн махны зураг байна. Тэгэлээ чамд ямар ч ав ясаалаа. Өдөөний охин минь ахаа захаа битгий бичиж лайв болоорой гэсэнд ууралсан Адилын энэ бүхэн та ч одоо хараад мэддэг юм уу? Би авьяастай за гэхэд чам шиг имэйлийн балаа галзуу хүүхнүүдээс банднаар элдэг өвч аваад үлдтий. Ингээд тэрнийг орхин гарна. Ингээд оройн хотын охин болох төлөвлөгөөнд бүлгүүцсэн Адилын хүдэн өрөөндөө уйлж нулимсны хүртэл хөлдөхөд стресстэй байсан охин доош бум байрны заавгаагаас мөнгө авъя. Би явлаа. Гэхэд мөнгө ч өгөж гэж байхгүй шүү. Түү юм аа. Намайг халаад аваарай гэхэд нь галзуу Адилын яахвд. Нөгөө хөгшин ажмаг дүүрнүүдгөө балбаж гудлын өсгөгөөр толгоор нь цоо хатад загсаар байгаад бараг алаад карманд нь байсан мөнгөний аваад зогтно. Гүн чинь явж эдгээсээ дутхгүй итгээд өгөө юу аа. Гайгуугаа. Энэ үеэр эд гэртээ Илса гэх нөгөө нацист эмэгтэй комик номыг уншиж байна. Тэрний хийсэн зүйлийн төлөө шоронд хийж ширээн дээр хүний арьс, яс, эрхтнэр хийсэн бүх зүйлийг байршуулж хэдийн хялгасыг нь хусч шүүхээр оруулж та гэмбурууга хүлэн зөвшөөрч байна уу? Гэхэд би гэмбуруугүй
гэж зүтгэн шүүхрлыг дормжлоод ялаа нэмүүлчээд өрөөндөө орилж уйлж инээж бас зүгээр байхгүй заримдаа харгал зэгчийг нь бавсаар байгаад жирэмсэн болчихно. Энэ бүхнийг уншаад Эд нүдэндээ төсөөлж Адам садагтай хүүртэй ахин бузар үйлийг хийх болно. Өнөө том ярьж бүлд үсрээд байсан хүүхэн чи аргагүй ирэхэд гэртээ ирлээ дээ. Оройн ээж нь хоол хийгээ тэрнийг идэхээр бууж ирэхэд би чамайг ирнэ гэж бодоагүй гэхэд ч бас тэгж бодсон. Ажилд орох гэсэн ч тэр намайг авсангүй. Авьяасгүй гэсэн. Энэ үнэхээр муухай байсан. гэд уйлахад ээж нь Энэ авьяасгүй байдал, чиний бүтэл бүгд үнэн. Дээрээс нь ямар ч эмэгтэй хүний ур чадваргүй гаж байдал чинь магадгүй надаас болсон байх. Би ч тэр үе залуу байж чамайг олсноо мэдээ золбуулахын тулд шатнаас үсэрч тоо шатыг мөргөд маш хүчтэй өвдсөн. Магадгүй тэр шат чиний толгойг сөрхөж чи иймэрхүү эргүү болцсон байх. Тэгэхээр байна. Чамд амьдралдаа ганц зөвлөгөө өгөхөд чиний ийм тэнийг гаж байдлыг твчих нөхөр хурдан олоодох. Чи мөнхийн залуу байхгүй. Ийм арчаагүй байж хүчрэхэг эмэгтэй. Насаараа ганц бие байна энэ төр гэж мөрөөдөөч хэрэггүй. Хөрсөн дээрээ буу гэж хатуухан үг хэлэхэд шууд л Эд дээр явж очиод үнсэлцэж өнгөлцөж байгаад хийх гэсэн чинь Эдийн хүүртэй нөхцөөр байгаад Аделинд чиний муужгаа идэрхэд улаан байна. Тийм болохоор би хийж чадахгүй гэснээр мань хоёр амьд хүн аргатай гихчээр Аделинийг хүүтэн мөстө усанд оруулж байгаа л бавлцахаар зэхэж байгаагаар 5 дугаар анги маань дууссан. За дараагийн анги. Эдид алуулдаг барилгын материалын эзэн эмэгтэй амьдралыг харуулж буйгаар эхэлнэ. Тэрнийг алуулахаас хэдхэн хоногийн өмнө хүүн ирээд "Хээч та талархлын баярын орой зоог хийж болох уу? Аавыг амьд байхад бас X байхад хийдэг байсан шиг. Надад найз охинч байхгүй. Байгаан таал байна. Би талархлын баяраар хийх зүйлтэй байх гэж ажилдаг." Гэхдээ ээж нь хүүгээ өрөвдөж дараа 7 хоногт болох талархлын баярын оройн зоогийг хамт барихаар болоод бөөн баяр болно. Тэрнийг алуулдаг өдрийн үдээс хойш хүүн аглагч мөрдөгчтэйгөө хамт ээжийнхээ дэлгүүр дээр очисон. Ээж нь байдгүй. Газ нь байхгүй, мөнгөний хуу хамчихсан. Хан дээр цус үсэрсэн байлаа. Хүүч ээжигээ үгсэн гэдэгт итгэхгүй. Миний ээж бол төмөршгөл эмэгтэй. Баргийн хулгай цаадах их чинь цааш нь харуулж дөнгөхгүй. Магадгүй нэг хулгайч орж ирж дээрэм хийх гэж угаад фейлдээд ээж цааш нь харуулсан байх. Энтэр гэж байгаад арын өрөөнд ортол лаан дөнгөж унтрах бөгөөд ширээн дээр 2 хундаг дарс, 2 сэндвич бас Эдид гэсэн бэлэг байхыг хараад шууд л тэрнийг ирлүү хөдлөн. Гэрт нь очисон Эд байдгүй. Яваад ортол улаанчлуудын хогийн цэг цаашаа байхаас гадна хаа сайгүй ирвэхэ. Гэрийн нэгжтэл хөхний толгоогоор хийсэн бүс, арьсаар хийсэн гэрлийн бүрхүүл эмэгтэй хүний дээд доод талын арьсыг өвчөөд яг л хувцас шиг тохоод нүүрний арьснуудыг нь маск шиг эгнүүлсэн. Амруудыг нь тасалснаас гадна галт гонд нь хүний зүрхийг гал дээр буцалгаж доор нь эмэгтэй хүний гидсийг гаргасан байхыг хараад мань хоёр нэмэлт хүч дуудана. Ингээд хэрэг мандаж баахан цагдаа нар ирж нэгжлэг хийлээ. Хүүч ээжэнд байхгүй тэр хашир хүн эндээс олдоо хүмч амьд байгаа гэж өөрийгөө тавьшруулна. Харин цагдаа нар нүд халтрам зүйлсийг олсоор л байлаа. Арьсан дэвсгэртэй сандал хүний уруулаар хөшигний татагч хийсэн эмэгтэй хүмүүсийн муужгааны арьснуудыг хайрцагт хийж хатаасан байх ба нэг нь шинэ байгааг анзаарна. Тэгээд хүү гэнтхэн сарвчийг шалгаагүйгээд гүйж очиж шалгахар болно. Энэ үед Эд ирэх бөгөөд юу ч болоогүй юм шиг. "Гү та нарын дүлээгээ хийж авъя." Гэхэд тэрнийг тал талаас нь барьж авахад ахлах мөрдөгчгүй чи одоо ямар новшоо хийцсэн бэ гэд зам давхад хүү ээжийнхээ толгойгүй голоороо хөрөөдүүлж доошоо харж хөлүүлсэн цогцыг хараад сүнсэн тэнэж одон ухаан болортон унана. Эдич би гүтгүүлчих би юу ч хийгээгүй би зүгээр л бялуу идмээр байна ээжтэйгээ ярмаар байна гэж уйлж унчихад ахлагч ээж чинь үхээд удаж байна гэж байтал ээжийг алуулсан залуу ирээд хэдэнтэй 5 салаа амсуултал Эд яалаа гэж вэ хоёулаа сайхан харилцаатай үздэй тэр гэж. Энэ хэрэг олон нийтэд ил болж улс орон даяар бөөн сенсац болно. Аделийн оршуулгын газар болцдог гаж охиноор дуудуулж жижигхэн хотдооч ад үзэгдэж гадуур хагдана. Хамгийн өрөвдөлтэй нь Эдийн гэрээс олдсон биеийн хэсэг бүрийг цуглуулж барилгын дэлгүүрийн эзэн эмэгтэй цогцыг хүүгийнх нь хүсэлтээр тааруулж гаргаж өгөхөөр задлан шинжээч нар өдөр шөнөгүй ажиллана. Харин олонний анхаарал төрсөндөө Аделийн бараг баяртай байгаа юм биш үү? Уруу самаа бодож сэтгүүлчдэд яриа өгөөл тэгснэ. Энд вич байгаа юу? Энтерхтэй. Би Эдтэй үерхэж байгаагүй зөвхөн найзууд байсан. Би ч бас тэрний гэрээс олдсон зүйлсийн талаар сонсоод цочирдсан. Би хүн алхтан тусалж байгаагүй. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Харин би гэрэл зурагт дуртай. Бас авьяастай. Энэ талаар асуух зүйл байвал асуугаарай. Гайс гэж шаантай. За ингээд Эдийг байцаах боллоо. Чиний гэрээс бараг 200 хүний Эд эрэхтэн олдсон. Гэхэд Эд юу вэ? Үгүй тийм зүйл байхгүй. Та нар буруу ойлгосон байх. Энэ зүгээр хобби. Би хүн алаагүй, амлж гинэ. Би хоршуулгын газар очиж хүмүүсийг ухаж гаргадаг болохоос биш алж байгаагүй. Гэхэд манай цагдаагийн ээжийг яаж байгаа юм? Чи бас хөршүүдтэйгээ алсан хүнийхээ махыг хувааж иддэг байсан мэт. Гэхэд Эд за надад нэг мэрэгэн санаа байна.
Та үнэн худлыг шалгадаг тестээр намайг оруулж болно. Гэснээр тэрнийг оруулаад барилгын дэлгүүрийн энзэ эмэгтэйг алсан уу? Мэрийг алсан уу? Хоёр анчинг алсан уу? Жоржог алсан уу? Ахыгаа алсан уу гэхэд бүгд нь үгүй гэж хариулахад тест тэрнийг үннээ хэлж байна гэж зааж байх нь тэр. Цагдаагийн туслах хүү ээжигээ оршуулад сэтгэл санаа тавгүй байхад Аделин гэдэг мэдрэл эмэгчин гүйж очсон. Би чөлөөд сэтгүүлж байгаа махөө. Ээжийнхээ зохицыг тийм байдалтай байхыг харах ямар байсан бэ? Гэж таг асуулт асуун нурсан балгас шиг сэтгэлийг нь өндөж байтал ахалх нь Аделинийг хөөж явуулаад талархлын баярын өдөр гэртээ залуу гөрнө. Ингээд талархлын баярын уламжлал зоог болох цацагт хяруулаа зүсхээр жижиг гар хөрөө гаргаж эрийг харсан залууд ээжийнх нь хөрөөдүүлсэн цогц нүдэнд нь харагдаж сэтгэл нь тавгүрхнэ. Тэрэ маш ачж байгаа байхгүй юу? Тэгэл цааш нь нүдэнд нь ээд хөрөө бариад ээжийг нь бялуу лугаа адил зүсж байгаа нь харагдсанаар 6 дугаар анги инхүү дуустгаа. Ээжийг алдсан залуу мөрдөгч маань сэтгэл санааны хямралаасаа өндийхгүй байсаар архины хамаарал бүхий итгэж болсон байлаа. Шүдэ угаахтаа архиар амаа зайлж өглөөс ирээд ашигтай багтаараа архиар даруулж уухаас ахуулаад кофего хүртэл архи шар тостой хольж уух хэмжээний. Тэрнийг ажил дээр ирэхэд ахлахын дуудахад манери агавдээ шаагатаас ирсэн болохоор Шакирага тайлах гэж ууснаа нуухын тулд өрөөнд нь орлоггүй үүднээсэнд мэд мэдсэн болоод яасан юм яга гэвэл ахлах нь эдийн бүх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах гэж байгаа гэсэн хов миний чихэнд өрлөө л дээ. Хэрвээ үнэн бол яагаад тэгж байгаа юм? Надвал наад санаа чинь садар сонсогдож байна. Яаж хүмүүс тийм бузартай зүйл худалдаж авч гэр орон өөртөө муухай хар энерги нааж байдгийг. Дээрээс нь чи сүүлийн үед гахаа нохой шиг ууж байна. Одоо ч гэсэн ууж байгааг чи мэдж байна. Гэсэнд залуу эдийн хөрөнгийг зарж байж л би хохирлоо барагдуулна. Шүүгч тэрнийг шүүх хуралд оролцож чадхааргүй хэмжээний галзуу лагаа байна лээ гэж хэлсэн. Тэр биш та одоо галзуугийн эмнэлэгтээ ялаас мултарчихсан онгоц алдаа твж байгаа үз. Танд л гэж хэлэхэд та хэрвээ ээжийнхээ тасарсан толгой гахаа шиг нядлуулсан цогцыг харах юм бол намайг миндүү таруулж ууж ин жаахан нэмээд уул зовлон чи яг таарна гэх байсан гэж хэлээд эдийн байшин руу явна. Эдийн эд зүйлсийг худалдаж авч байшинг үзэхээр гадаа нь хүмүүс хэдэн зуугаараа ойчрлож дунд нь мань мөрдөгч байшин руу ороход 50 цент шүү гэд үүдэн дээрээс нь такс таслаа зогсож байгаа харагдана. Байшингийн дотгошор бол эдийн гөвсөн ардсан цаасан дээр нь хүртэл үнэн наачхаж хүмүүс бүр булаацалдаад аваад шүүрээд гэрийн нүүлгэх нэ. 8-нд урамссан мөрдөгч эрх амралтын өдрөөр байшин машины дуудлага худалдаанд оруулсан шүү. Та бүхэн эдвэхтэй оролцоорой гэд цагаан хоолоогоор зарлаад хотын дундуур машины нунаад явж байсан хажуугаар нь галын машин миу гэсээр сүмдэд өнгөрөхөд муу совин татаад араас нь дагсаар очиход байх. Эдийн байшин шатчихж. Ингээд ганц үлдсэн машины дуудлага худалдаанд оруулсан да. Харин нөгөө талд сэтгцэн эмнэлэг твдсэн эд жинхэнэ нутагтаа ирдсэн юм шиг л шаргаж байгаамаа. Тэрүүгээр чи зүгээр арьсан идэл хийж хэмс орлож алуурч нэрээр танигдаж олонний танил инфлюенсер болчихсон. Шүтэн бишрэгчдээс захиа авч сэтгүүлд хүртэл гарчихсан. Эмнэлгийнхээ хүмүүстэй нэгэнгүү мэдлээ айл өрөөнөөсөө чөлөөтэй орж гараал ганц одон аятаа гялзаал бүр царай зүсэн шингрээд гялгаар ахуулсан bay шүү. Бурханд залбирах таамдтай хоол халуун шүршүр шинэ хоббинуудад талархлаа. Гэхдээ та үнэхээр байдсан бол миний хуучин хоббиг хийх нөхцөл боломж олгооч. Тэгвэл би танд шүтэн бишрэгчдээс ирсэн мөнгө бас мөнгөний зургийг өгнө шүү. Гэт бурхныг хахуулдах гэж сууж байхад нь ахлах совлогч Солти орж ирээд. Сайн уу эти? Энэ хараа. Тэд нар чиний ямыг зараад багахан ховыг явуулчих. Гэт мөнгө өгөхөд би угаас од штэ. Бас баян болчихлоо. Жинэгэд мөнгөө Солтид өгөөд 3 сонирхогчийн радио бас ногоон өнгийн торгон дотор хувцсан бензин өөрөөсөө мөрөвчлөг авчиж өгөөд хариултыг өөртөө үлдээ гэсэн совлогч. Хүүшээ тгийл даамны дөө. Эхэн ороо хаалгыг онгорхоо үлдээ чи заяа. Гарч галтгаа орж хоол идүүл хитээр гэж хэлээд гарч одно. Ганцаараа 3 радиогоор яах гэж байгаа юм болоо гэсэн нэгийн нөгөө комик номынхоо энэ бүхний сэдлийн өдөөгч нацист эмэгтэй болох Илса руу хай дээр би чиний хамгийн том шүтэн бишрэгч шүү гэсэн захианы амт явуулна. Оройн Илса радиогийнхоо долгионыг тааруулж байгаад сайлаа хурааж байсан эд рүү залгана. Эд ч бушуухан босч радионы өмнө суугаад "Нануу Илса би эдгийн байна. Би чиний том фэн шүү. Би чиний бүх комик номыг үнссэн" гэхэд хүүхэн "За яхав хай. Гэхдээ би тэр номон дээрх шиг мангас биш. Би ялаанд ч хоргүй тийм л хүн. Харин еврейчүүд бол өөр. Тэд нар урагч бас би тэр комик дээрх шиг чинь хөхөө гаргаж шалдан пүүситэй морь унаад авчихдаггүй. Амар үдшилэг хийж хүмүүс яргалаад байсан юм байхгүй. Зүгээр л PDD шиг хэдхэн үдшил хийсэн. Гэхин сонссон гэд би таны яриаг хөхөвцүүчээд өөрийнхөө бяцхан наж могоог эрхлүүлнгээ сонсож байна гэд боддоо.
Би ч бас хүн алаагүй. Энэ хэдэн биш дагууд намайг хүн алсан л гэдэг юм. Би ч баг байхдаа ээжийг гахааны ядлахыг хараад шууд дотор муугарч бөөлждөг хүүхэд байсан шүү дээ. Гэсэнд Илса бид бол мангас биш. Бид доторх бурхны дуу хоолойг дагсан тийм болохоор тэд нараар өөрсдийгөө мангас гэж дуудуулж болохгүй шүү. Бид бол сайн хүмүүс гэж хэлээд тэдний яриа дуусахад Илсагийн яриаг сонсож суулсан еврей харгалзагч тэрэн дээр ирээд "Чи одоо баахан хүн алчаад ямар ацаараа өөрийгөө мангас биш гэдэг ах вэ? Чи Голсман гэж мэдэх үү? Тэр бол еврейчүүдийг хамгаалдаг мангас. Удахгүй тэр ирээд чамайг там руу авч явах болно" гэж саналтай хэлээд яваад өгнө. Тэрэнд нь итгээгүй ч Илса Голсман гих мангасыг өөрлөө нэрж байна гэж хий харсаар дарамтанд орж эцэст нь амиа оруулдаг. Хоёр дахь радиог киноны 1-р ангид Аделины эдит харуулдаг сонингийн хайжилбар дээр байсан хүүсээ солиулсан гэж гардаг агч Кристин рүү явуулна. Эд тэрний том шүтэн бишрэгч. Дуунууд дээр нь торгон левжиг бандаж өмсөж байгаад бүжиглэж айл гүдэх дуртай. Радиог авсан Кристин Эд рүү залгаад "Хүнэн үү, яах гэд надаас юугаа хүсэж байгаа юм бэ? Яагаад ийм юм явуулаад байгаа юм бэ?" гэж залгахад Эд яран радионыхоо урд суугаад "Oh my god, сайн байна уу? Би таны хамгийн том шүтэн бишрэгч Эд гин байна. Ягаа нөгөө ярахчин гэд од болоод хүмүүс яриад байгаа залуу чинь би байна" гэж хэлэхэд шоконд орсон Кристин "За, би тань руу пянз явуулнаа. За, баярлалаа" гэд таслах гэтэл Эд "Хүлээгээрэй ахчихгүй. Манай эмч намайг тантай ярихыг зөвлөсөн юм. Учир нь хоёулаа ижил төстэй адилхан хүмүүс. Юу гэхээр би өөрийнхөө атганд үлдсэн хөлийн уруу шиг хэмжээтэй эргэтнээсээ салахыг хүсдэг. Хаяа үсийг усж байгаа замсрагөө боовоо хамт тусаад унгаачихсан байгаасаа ичгэж хүсдэг. Энэ магадгүй ээжээс болсон байх. Нэг өдөр боовоо сагаа сууж байхад ээж ороод нүдний бозар новш гэж хэлээд эргэтнээс минь таслах гэж байгаа юм шиг барьж авснаас хойш чигшдэг болсон. Би эмэгтэй хов цөмсөх дуртай. Оршуулгын газраас ухаж гаргасан эмэгтэйчүүдийнхээ мөөм гөвсийг өвчиж аваад өмсөд араас нь умдгийг салгаж өөрийнхөө салдаанд хийж яваад үрээд дараа нь бүжиглэх дуртай гэж хэлхийг сонссон Кристины чихэн бүр алтуултын байгаа үсттэй. За sorry bro. Хоёуланд нь ямар ч адилхан зүйл алга. Трансгендер хүмүүс хүчирхийлэгч байдаггүй. Харин эсэргээрээ хохирогч болох хандлагатай байдаг. Тэд эмэгтэй хүн болохыг хүсдэг бол чи эмэгтэй хүн болох гэхээсээ илүү эмэгтэй хүний маш тачаангуй гэж боддог болохоор дотор нь орохыг хүсч хүчирхийлүүлдэг. Энэ эмгэгийг генефилик гэдэг. Тэгэхээр чиний энэ байдал магадгүй ээжээс чинь үүдэлтэй байх гэж бодож байна. Тэгэхээр бид өөр хүмүүс шүү мэн дөө гэж хэлснээр тэдний яриа дуусдаг. Энэ бүхнийг сонссон Эд сэтгэл нь гонсоож гунигтай сууж байхад хаалга гэнэт хүчтэй нээгдэж жижигхэн хөгшин совлогч ирээд "Би одооноос энтхийн шинэ ахлах совлогч. Солти татан бөөгцсөн. Тийм болохоор чи наад радиого бол. Одооноос намайг энд байх хугацаанд наад ховцоо өмсөхгүй. Орой өрөөнд чин цоожилж өглөө өрөөх чин нээн. 0 ороход харгалзагч чамайг дагаж явна. Яасан? Муухай хараад байна уу а? Намайг алмаар байна уу? Тэгдэ. Одоо ингэж чаг дэглэмтэд орсон заа юу? Чиний тэр солти чинь би биш шүү" гэд өрөөрөө нь оруулах болно. Эдийг шөнө унтаж байхад солти орж ирээд "Хөрхитөө. Чамайг тэд яаж ингэж чадчихна? Харгалзагч нарыг шөнө унтахаар гарч жаахан агаарлаарай" гэд тэрэнд өрөөнийх нь түлхүүрийг өгнө. Ингээд Эд шүн дунд өрөөнөөсөө гарч багшны өрөө рүү ороод хуучин анд ган хөрөөгөө олж аваад эмэгтэй нойл руу орж тэрнийг бааж дуусахыг хүлээж аваад үнэрт нь угаардах шахсан ч отож гарч ирэхэд нь хоёр хэсэг болгож хуваагаад усанд орж юу ч болоогүй юм шиг өрөө рүүгээ орно. Маргааш өглөө залуухан совлогч Эдийн өрөөг нээхэд өрөөнөөсөө нүүр дүрэн мишээсээр гарч иртэл өчигдөр нугсан хөгшин совлогч өдөөс нь юу ч болоогүй юм шиг бүрэн бүтэн зөрж өнгөрхийг харсан Эд доош сун уйлж "Тэр сүнс би өчигдөр тэрнийг алсан ш" тэгээд үсээ зулгаагаа сууж байхад нь эмчин ирж тэрнийг өрөө рүүгээ авч яваад "Эд, чи сүүлийн үед хий зүйлийг харж сонсох болсон. Манай нэг совлогч чамайг сонсогчийн радиогоор өөртөө дүрд орж хоёр өөр хүн шиг өөрөөсөө асууж хариулж байхыг харсан" гэхэд Эд "No. Би Илса бас Кристинтэй ирсэн. Кристин намайг генефилик байхаа" гэж хэлсэн. Гэвэл эмч "Эд, чи хинтэй ч яриаггүй. Би чамд тэр үгийн утгыг хэлсэн. Тэр радионууд чинь агуулгад байгаа. Эмнэлэгт тийм зүйл хүлээн зөвшөөрдөг. Бас өрөөнд чинь радио залгах залгуурч байхгүй. Мөн чи хийгээгүй зүйлсээ хийсэн гэж санаж хийсэн зүйлсээ санахгүй байгаа болохоор чи алсан хүмүүсээ санахгүй, алаагүй хүмүүсээ алдсан гэж бодож эхэлсэн хэрэг. Энэ бол шизофрени шинж тэмдэг. Ажиглаад байхад чиний хүндэрч өөрийн гадаад дотоод ертөнцийг хооронд нь хольж байгааг л хэлсний дараа Эд гунигтайгаар өрөөнөөс гарan ахлах совлогчийн өгсөн эмийг томоотойгоор угаад тэрнийг тэврээд баярлалаа гэж хэлж байгаагаар 7 дугаар анги маань дууснаа. Эдгийн төгсгөлийн анги.
Тэд гих залуу нуурын ирэг дээр сторины зураг авч зогссон хүүхнээс завтай байвал машинаас минь дарвуулт зав болгоход туслаач хөөрхнө. Гараа гэмтэж гисэн болохоор ганцаараа бардаггүй. Гэхэд эмэгтэй ч ээлдгээр тэр нь туслахыг зөвшөөрнө. Машин дээр нэрэхэд зав байсангүй. Зав чинь хаана байгаа? Гэж асуугаад арын суудлын руу харахад нэг эмэгтэй хүлчгээд ухаан алдуулаад хэвдүүлсэн байхыг хараад залуугийн зүг харахад нь хөөрхий толгоор нь зохиж ухаалдуулна. Нэг сэрсэн охиныг хүлчихсэн. Алуурчин та хоёрыг хэний дөрүүлж алах вэ? Эний миний мани мо. Аавын ширээн дор байсан шилдэ архийг хэн авч уусан бэ? Гэж байгаад шаргал үстийг төрүүлж алахаар болоод бор үстэд төрүүл сонгосонгүй гэж битгий гомдороо за. Утгагүй чамаа айгч бас хүчнэдэж алах болохоор гэж хэлээд тайвшруулж хийдэг шарх. Яа пис амар гүлэг. Энэ явдлаас хэд хоногийн дараа Тэди нөгөө хоёр эмэгтэй цогцсын нуусан газараа ирснэ. Сайн уу охтоо намайг сонссноо? Яа таар үнэхээр секси харагдж байна. Би тэсэхгүй нэ. Гэд цогцтой бэлгийн харилцаанд орно. Энэ цуврал алуурчин олохын тулд цагдаа нар цуврал алуурчтай уулзаж алуурчны зам төлөвийг судалж сэжүүр гаргахыг оролдогч нэг л агцгүй байсанд нэг эмэгтэй мөрдөгч Эдгийнтэй уулзах саналыг гаргаснаар мөрдөгчд сэтгцэн эмлэгтэв. Эд маань цэлбор үстэй болчихсноос бусдаар яг хэмээрээ нилээн дажгүй хөтлжээ. Мөрдөгчд тэрэнд олдохгүй байгаа цуврал алуурчин олоход таны тусалцаа хэрэгтэй байна. Энэ залуу алсан эмэгтэйчүүдээсээ дурсгалын зүйл болгож толгойг нь тасалж авдаг гэж хэлээд алсан хүмүүсийн цогцсны зургийг үзүүлэхэд Эд зургнуудыг анхааралтай харж байгаад надад тэрнтэй адил зүйл байна. Энэ хүн их ганцаардам хүний толгойг тасалж авахд нэлээд ажиллагаатай. Би бүх төрлийн хөрөөг туршиж үзсэн. Хүзүүнээс толгойг салгах хэцүү, цагалгаа хөрөө эдэрхий их бохирдуулдаг, модны хөрөө гацчихдаг. Хамгийн сайн тохирох аятайхан хөрөө бол хурдны ган эрттэй төмрийн хөрөө шүү дээ. Нарийн шүдтэй зөвхөн Стенли л энийг ганцхан чадна гэсэн мэдээллийг өгдөг юм. Гэхдээ алуурчин гар хөрөөгөр л толгой тасддаг болж таарна. Мэдүүлэг тусыг Исаолошс. Үзэгдэл солигдсон нэгэн шорон харуулна. Энэ мөмтэй залуу бол энэ шоронгийн хатан гэх юм уу, ганц яашканч гэх юм уу, бүх хоригдлын банана тэрний шоколадтай арын хаалгаар ороод гарсан. Түлхэхгүй бадаг. Шинээр орж ирсэн шоколадын залуу хэцүүдэд мөмтэй залуу дээр ирэхэд тэгэхээр нүтэл ах юм байна. Нэг хайрцаг тамхиар миний хөхийг барьж болно. Нэг хайрцаг тамхи $20-оор би шүдэ чиний нажмогоогоор чигчлэн тамхи $5-оор арын хаалгаараа оруулна. Гэхэд залуу надад алинж байхгүй. Гэхдээ хар тамхи байгаа шүү. Би тэгвэл юу хүснэ надтай хий. Би зөвхөн чинийх гэснээр тэр хоёр хий. Гэхдээ энэ хийж байгаа нь үнэн нүү тайлтран ба. Та нарын өмнөөс би арч. Яа. Онгон нүд минь амар марс. Нүдээ арцаар хариулаад байж байна. Та нарынхаа төлөө шүү дээ. За ингээд бамбарлаж дууссан хоёр ярина. Мөмт бол Эдгиний хамгийн том шүтэн бишрэгч бүх нийтлэл сэтгүүлүүдийн унссан. Тэгээд нэг өдөр мансуурсан байхдаа байшин дээрмдэх гэж ороод байшинд байсан бүх хүнийг алсан. Гэхдээ нэг нь нуугдж үлдснээс болоод би энд ирсэн. Надад цааз ял өгсөн ч хэл амтай болохоор дахин заргалдаад ээж шиг өөрийгөө сэтгцийн асуудалтай гэж хэлсэн болохоор үхэлгүй яг одоо чиний урд сууж байна. Би энд гадаа байснаас ч илүү их секс хийж хар тамхи хэрглэж байна. Алив раунд 2 байна уу? Гэд дүрс шилжин Эдийг харуулна. Эд арсыг хөхний толгой шиг болгоод хооронд нь холбож бүсхийгээ сууж идэг үстэй. Хөгшөрсөн ч зангаа тавихгүй шинжтэй. Орон тэр өөрт ирсэн фэнүүдийнхээ захааг уншиж угаад мөмтөөс ирсэн захааг унссныхаа дараа цагдаатай ярьж өнөө Тэд гих цоврал алуурчны талаар мэдээлэл олсноо хэлнэ. Цагдаа тэрэн дээр ирж мэдүүлэг авахад Эд ямар ч байсан тэр алуурчин Тэд гэдэг бүтэн нэр нь Теодор Volkswagen ундаг. 1500 морины хүчтэй. Машин бас хулгайлж унахтай гаргууд маш ухаантай. Гэхэд мөрдөгч гайхаж "Хөө та яаж энийг мэдсэн юм бэ?" гэж асуул. Эд шоронд хоригдож байгаа миний фэн гээд нэг мөмтэй залуу эдэг юм. Тэр дандаа над руу байнга захиа бичдэг. Хаяа энийг хар цаагаар гээд мөмнийхөө зургийг явуулдаг. Тэр нь гэхдээ имлэлтэй. Гол нь мөмтийг энэ цоврал алуурчин шүтэн биширдэг болохоор тэрэн рүү захиа явуулсныг над руу явуулсан гэдгээ хэлнэ. Удалгүй телевизээр цоврал алуурчинг барьсан. Тэрнийг Теодор гэдэг гэсэн мэдээг үзээд Эд буун баяр. Өөрөөр анхудаа бахархаж баярлж байгаа нь. Цаг хугацаач урсан өнгөрч Эдид ахлах совлогч тэрнийг уушигны хор тавдартай сүүлийн шатанд орсон хэдхэн сар үлдсэн гэдгийг нь хэлэх болно. Энэ талаар нь сонин сэтгүүлийнхэн үлгэж авч алдарт ярагч маань уушигны хор тавдартай удахгүй үхэн гэсэн нийтлэл гарсны дараа тэрэн дээр адилын ирнэ.
Эд тэрнийг чи яагаад захиа бичдэггүй байсан юм бэ? Бас сонинд намайг огт танихгүй гэж хэлсэн байсан. Сүүлдээ би төөрөлдөж чамайг төсөөлөл байсан ч юм болов уу гэж бодож их шаналсан. Гэхэд Аделин би ч бас өвдсөн. Эд. Гэхдээ хорт хавдар биш. Чам шиг толгойд ёёот. Бүх эмчнэр тэгж хэлсэн. Би дарк төрлийн хүн. Чи тэдний өгсөн юмыг битгий угаарай. Чамайг илүү их үгүй хийх болно гэж хэлээд тэдний уулзалт дууснаа. Энэ явдлаас хойш Эд маань 1984 онд өөд болж тэрнийг ах ээжийнх нь хажууд оршуулсан ч хүмүүс оршуулгын чулууг нь буталж бэлэг дурсгалд аваад сүүлд нь аимшигын баяраар хэдэн залуус машинаар чулууг нь татаж аваад явж байгаагаар кино маань дуусч санаамарнаа гэж. За энэ хөрлөөд чиний 4 партийн турш байсан та бүхэндээ баярлалаа. Мөн дэвчээтэй хүлээж өгөөд гүнээ талархаж байгаа шүү. Окей. Тэгэхээр дараагийн цуврал хүртэл түр баяртай. Хүмүүс руугаа гоцолцуулаагүй хүмүүс байвлаарнаа. Ажиглаж байгаа шүү та нарыг. Хан тэнгэрийн нулимс тусааю хангаар дунаадч тэр юм уу тавалжин уулын хаднаас тунгалагар шам урсан гэдэг үлгэр домгийн мөнхийн усыг хүртсэн ч үзэгслэнд чамтайгаа